үзье гэсэн бодолтой явж байна. Надад бол ямар нэгэн байдлаар өөрөө хандаж одоо өчигдөр ийм асуудал болсон одоо гомдолтой байна ч гэдэг юм уу, хохирогч болж байна ч гэдэг юм уу, иймэрхүү чиглэлээр ёс зүйн асуудлаар бол надад хандсан зүйл алга байна. Засагт хамтарсан хүн намын асуудал, би бас хүн намын дарагтай нас асуудлаар бас байр суурь тодруулах гэсэн бодолтой байж байгаа. За нөгөө талаараа бол энэ сэдлийн хувьд бол ёс зүйн зөрчил мөнөөгүй юм уу? Би энтэйгээ маргалдаад үүнээсээ улбалаад нэгнийхээ биед халдна гэдэг одоо ийм сэтэл төрж байна гэдэг нь нөгөө улсын хурлын гишүүний хувьд бол ёс зүйн зөрчил мөнөөгүй юм уу? Энэ тал дээр нэг авч үзээд одоо бид нар холбогдох гомд шийдвэр гарвал одоо бид нар асуудал хандхаас аргагүй. Нэгнийгээ зохио тохироодсон одоо бусдын биед халдсан зүйл нь бол одоо тусдаа хуулиар зохицуулагддаг тийм ээ. Эрүүгийн хуулиар зохицуулж тусдаа санкцтай юм. Тусдаа шалгадаг хууль хэлтэй цагдаагийн байгууллага дээр шалгагдаад ингэ явдаг. Эрүүл нь алдсан учраас гэдэг агуулга ингээд явах бах. Тэгэхээр өнөөдрийн байдлаар бол би яг л одоо ингээд хэвлэл мэдээллийн өчигдөр өдрөөс хойш одоо захим орчинд явагдаж байгаа мэдээлэл дээр би тулгуурлаад байж байна. Одоо энэ үндсэн чиглэл хэлцээд тайлан хэлцээд засгийн газрын гишүүд нь өөрсдөө нөгөө энэ талаар ярих завгүй байдаг шиг би сая ороод чуулганы тахимдаас нэг ганц зөвхөн уулзъя гэсэн боловч. Энэ зөрчлийн гаргасан одоо энэ хариуцлага хүлээх хэрэгцсэн ямар гэдэг юм бэ? За би энийг бол олон удаа хэлж байгаа шүү дээ. Ер нь бол бидэнд хуулиар олгогдсон, дүрмээр олгогдсон гурван зүйл байгаа л гэж байна шүү дээ. Нэг нь бол ерөөсөө сануулгах, хоёр дахь нь уучлалт гуйх, гурав дахь нь одоо 6 сар хүртэл цалингийн 20%-ийг хасах гэсэн одоо юм гурван зүйлийн хүрээнд л би улсын хурлын гишүүдийн сахилга хариуцлага болон төрийн албаа гэж сахилга хариуцлага бусад зүйлүүд дээр хамтдаг л юм үүрэгтэй. Алийн одоо аль хариуцлага хэлээ. За тэр шийдвэрийг би дангаараа хэлж мэдэхгүй. Манай чинь байнгын хороо гэж байна шүү дээ. Жишээ нь ер нь парламент гэдэг чинь бол ямар ч төвшөнд ганцаараа шийдвэр гаргадаг байгууллага биш байхгүй. Байнгын хорооны төвшинч төр, бүлгийн төвшинч төр, дэд хорооны төвшинч төр, ажлын хэсгийн төвшинч төр заавал хамтаараа хэлцэж тэн дээр санал оруулж байгаа. Одоо өнгөрсөн хурлаар жишээлбэл би ариун зээг гишүүнийг улсын хурлын гишүүдийн эрсдэлтэй холбоотой асуудалд хариуцлагын асуудлыг санал оруулж ирсэн. Одоо дараагийн хурлаар манай энэ асуудал орно. Ариун зээг гишүүн холбогдох судалгаа юмудаа танилцуулна гэж байгаа. За энэ дээр үүдээд манай байнгын ороо хуралдаж одоо шийдвэр гаргах юм. Тэрнээс би урьдчилаад таамаглаад за ингэх болоод их болов гэсэн тийм шийдвэрийн урьдчилсан байдлаар хэлэх надад ирэх байна. Улсын хурлын гишүүн Наран Туяа Нараа одоо өмнө нь бол бас сануулгын арга хэмжээ авч ирсэн шүү дээ. Дөнгөж гишүүнээр сонгогдоод тангараа үргэснийхээ дараахан тэг өчигдөрөөс захим орчиндаас бусдыг одоо доромжилсан тийм ээ ийм одоо асуудал үүслээд энэ хэр бас бүдүүлэг зүйл гэж үзээд байгаа шүү дээ. Энийг ер нь яаж ёс зүйн зөрчил мөн. Тий. Энэ дээр одоо бид нар бас яг л одоо байнга арга оролдуулж энэ асуудлыг ярина. Би энэс Наран Туяа Нараа гэх юм таас өөрөө ховжилж уулзаж ер нь яагаад энэ асуудал ингээд иймэрхүү байдлаар хандаад байгаа юм бэ? Өмнө ингээ хариуцлага тооцоолчлаа та. Би өмнө одоо улсын хурлын гишүүний хувьд ч тэр байнгын орооны даргын хувьд ч тэр өнөөдөр бас нэг парламентын гишүүн гэдэг чинь нэг ийм ёсцоотой байх хэрэгтэй тийм аа. Харилцааны асуудал ийм байх хэрэгтэй тийм аа. Тэр болгон бити одоо ингээд өмнөгшгөө одоо ингээд бизнес эрхэлдэг байсан, нөгөө лайв хийж худалдаа эрхэлдэг байсан шиг асуудалд хандахгүй байхыг одоо би анхааруулъя гэж одоо олон удаа захиж хэлсэндээ одоо нэлээд үйлдэлүүд бол чуулганы засварлагын үеэр ч гэсэн боллоо. Өчигдөр уржигдэр ч гэсэн боллоо. Тэгэхээр энэ дээр одоо тэгээд одоо нөгөө нэг удаагийн үйлдэл дээр би барьж аваад өлгөөд одоо ингээд хариуцлага тооцсон ингэн тэгнэ гэдэг хасаа илүүтэйгээр ингээд одоо нэлээд үйлдэл болчоор одоо ярихаас аргагүй бодлол орж ийн өнөө өглөө хүртэл над дээр бас гомдол. Цогтолтор гишүүнтэй холбоотой танад дэгийн байнгын ороогоор хилэлцэхгүй дээд шүүхэд ялыг нэг жилээр 28 хүртэл хойшлуулах хас тийм хүсэл тавьсан байлээ шүү дээ. За бид нар ял малыг хойшлуулдаг байдаг юмыг бол одоо би тайлбарах хэрэггүй. Тэр хуулийн хэлтийн байгууллага нь өөрөө тайлбараа хийнэ. За би өмнө бол энэ цогтолтор гишүүнтэй холбоотой маш олон байр суурийг бол одоо маш тодорхой илэрхийлсэн. Ёс зүйн байнгын ороогоор орохгүй. Төрийн байгуулалтын байнгын ороогоор орно. Тэгвэл төрийн байгуулалтын байнгын ороогоор орж хилцүүлэх асуудал нь өөрөө үнцгөөлийн зөрчил дагуулхаар байна гэж би хэлээд байгаа шүү дээ. Энэ парламент өнөөдрийн мөрдөгж байгаа улсын хурлын тухай хуулийг батлаагүй. Энэ парламент өнөөдрийн одоо үндсэн хуулийг батлаагүй. Гэтэл өнөөдөр бид нар энэ цогтолтор гишүүний асуудлыг хилэлцээ гэдэг асуудал дээр ороод ирэнгүүт улсын хурлын тухай хуулийн 9.1.5 дээр ойлгомжтой байж байгаа тийм ээ. Төрийн байгуулалтын байнгын орооны дүгнэлтийг үндэслэж улсын хурал тогтоол баталнаа саналыг илээр ураана гэж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь би өөрөө хилцэх нь өөрөө зөрчил гэж үздэг байгаа байхгүй. Дээд шүүхийн шийдвэрийг бид нар хилцэхгүй. Хилцэх ганцхан тохиолдол байгаа. Тэр нь юу гэхээр тэр гарч байгаа тогтоолын редакц дээр л хилцэж болно бид нар. Редакц дээр.
үгсгийн алдаа гэсэн үг. Нэгс надад найруулгын тэрнээс бид нар дээд шүүхийн шийдвэрийг хилцэхгүй. Тогтоодор гишүүнийг одоо эгүүлэн татахгүй юу гэдгийг бид хэлцэх байхгүй. Хэрэгжүүлэх л үүрэгтэй байхгүй. Аль өнгөрсөн намрын чуулганаар л одоо дүрмэгцэн асуудал улсын хурлын гишүүн Батболго дээр арга хэмжээ авах асуудал одоо хүртэл яагаад тэр нь орж ирэхгүй. Чуулганы завсарлагаанаар манай байнга ороо хуралдаагүй. Одоо ингээд чуулга эхлээд бид нар ингээд дөнгөж 2 дахь 7 хоног ороо явж. Ингээд байнга ороод одынхоо нэг хуваарьуудыг одоо хуралдах асуудлуудаа зэгцэлж хагаад тэгээ хуваарьаа өгөөд бид нар тэгээ хуралдан тэн дээр манай харин зэйг шүү саналаа танилцуулна. За ингээд тэр саналын дагуу хамтын шийдвэр гаргана л гэж байна.